Тэг одоо учраас 100 хоног моног бол дэмий хоо таавал тийм шин засгийн газрын тэргүүн гэж өөрийгөө бодож юусоо болохгүй. Яг 10 жил ирэх барьсан тэр Монгол Ардын намын засгийн газрын мөргөлжлөл гэдгийг бол их хатуу ойлгох хэрэгтэй. Тийм учраас бол ард түмэн болоо сөрөгчин танаас нэг л зүйлийг шаардна. Энэ амлалт. Би тэгээд танд одоо төрийн байгуулалтын байнгын орон дээрээс асуусан тэр амлалтаа энэ сууж байгаа Монгол Ардын намын 68 гишүүн өдөр болгон унших хэрэгтэй. Ард түмнийг яаж үрээлэн дуудаж саналыг авсан бэ та нар? Тэрийгэ биелүүлж иж тэр сонгогчд дээр очно гэж итгэл төгс очих хэрэгтэй. Тийм учраас би амлалт их тодорхой асуугаад байгаа. Учраас өнөөдөр эмчнэрийн өдөр юм билээ. Олон улсын эмчнэрийн өдөр. Монголынхаа бүх эмчнэрт баярын мэнд хүргэе. Та яг энэ эрүүл мэндийн салбар дээр авсан амлалтуудаа одоо хэлж өгмөр. Монголчуудад 24 оны сонгуулиар бид нар эрүүл мэндийн салбар эмчнэрийг ингэнэ гэж амласан. Би олон амлалт одоо нэххээр бас та тогтоогоогүй байх л та. Энийг бол их тодорхой хэлмээр. Нэг. Хоёрдугаарт ер нь бид нар их худлаа ярианд төгсөрсөн. Маш их худлаа ярьдаг болсон. Жишээлбэл сая дотоодын нийт бүтээгдэхүүн 5 дахин нэмэгдлээ гэж 10 жилд. Яг 10 жилийн өмнө дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэдэн Америк доллар байсан бэ? Өнөөдөр хэдэн Америк доллар байгаа вэ? Энэний зөрүүг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэж хэлдэг юм аа. Төгрөгийн ханшаа унгаад унгасан ханшаа уянгалан том ярихаар бид нар ингээд төөрөгдөд байгаа маа. Тийм учраас би танаас нэг зүйлийг асуух гэж. Одоо бид улирал болгоноор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг гаргадаг. Яг яаж гаргадаг? Энэ аргачлалыг одоо монголчуудад хэлж өгөх хэрэгтэй. Өнгөрсөн 10 сар бол бүтэн худлаа ирсэн. Огт ажил хийгээгүй. Мега төсөл гэхэлэр мангас шиг юм ярьцгаасан, бүгд зүхтаасан. Өнөөдөр харин учрал сайд би гангийн үйлдвэртэй болно, зэсийн үйлдвэртэй болно, нүүрс химийн үйлдвэртэй болно гэж хэлж чадж байгаад нь талархаж байгаа. 2 жилийн өмнө ийм хийнэ гэд явж исэн, алхаж исэн улс төрийн хүчин өнөөдөр жил хүрээгүй хугацаанд хоошоо ухарч юусоо болдгоо маа. Тийм учраас бол миний хүсэж байгаа зүйл одоо би танаас нэмээд асуумаар байна. Асхтын ордог яах? Түрүүн бэсэн гişүн асууж л. Зүүн босоод тэнглэгийг яах? Одоо бид нар Учрал гişүн хариулъя. За Гант төмөр сайд бол бас эдийн засгийн хөгжлийн сайд байсан. Гант төмөр сайдаас би ажлыг авсан. Тэгээ та бид хоёр бол хамтдаа төсвийн хүрээг 2 жил ээлжилж оруулж ирлээ. Макро таануудаа бас гаргаж исэн хүмүүс. Тэгээ тухайн үед бол би боддог зүгээр ер нь олсныхоо яриаар үрж болохгүй гэдэг ийм л зарчимтай байсан. Тэгээ тухайн үед нийт тэр тэнцвэржүүлсэн орлого дотоодын нэвтрэгний харьцаа 37% байсан нь өөрөө манай засгийн үед бол бид нар татварын шинжил хийх буюу энэ олон мега төслүүдийг явуулахад бол орон зай гаргаагүй. Тийм учраас төрийн өмчит компаниуд бол энд төрөөс заавал хамааралтай буюу эдийн засгийн харьцаа чинь 61% учраас төсвөөс төрийн өмчит компаниас хамааралтай энэ харьцаан дээр яваад байсан. Тийм учраас бол би үүн дээр ер нь бол юу гэдэг засаг болгон өөрийнхөө алдааг засаад амжилтаа ахиулаад явж явах хэрэгтэй. Тийм ч учраас засгийн газрын тухайн 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр туссан байсан мега төслүүд гэж одоо бид нар тусгасан ажлуудаа би одоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн том төслүүдэд явуулах ёстой гэдэг байр суурьтай байна. Тэр гангийн үйлдвэр, тэр Багнуурын пиролизийн үйлдвэр, одоо тэр сайлуулах цогцлбор эдрийгээ би явуулна. Жишээ нь асгтын мөнгөний орд дээр бол тухайн үед та мэдж Эрдэнэс Монгол дээр одоо тухайн үед хариуцж ийсэн. Тэгээ одоо бол би сүүлд энэ талаар тодруулахаар бол Эрдэнэс Монгол нэмэлт арга хэмжээ аваад хайгуулын ажил нь хийгдэж байгаа гэд надад бол хэлсэн. Би одоо нэг очиж шалгана. Тэгээ тэр нөгөө Жорк стандартаар нөөцийг нь тогтоох хөрөнгө оруулалт татгаар ажиллаж байгаа гэсэн. Ажиллаж байгаа ажил нь ямар вэ? Тэгээ одоо ингээд хойшлуулгыг хойшлуулад ирэмблэхийг ирэмблээд дэмжиж явъя
гэдэг ийм бодолтой байгаа. За би түрүүн таныг энээр хэлэхээр зам тээврийн яамнаас энэ дэлгэр сайхан сайдын зүүн босоо төмөр зам буюу нөгөө чоо болсон бичигтийн 420 гаруй зам тэзүүгэн дуусгасан гэсэн тий. Тэгэхээр бид нар зам тээврийн салбарт агарын тээврийн либералчл хийсэн шиг төмөр зам дээр бас л хийх ажил одоо тулгарч байгаа байхгүй. Тэгэхээр одоо алийн болго ингэ яваад байгаа юм. Тийм учраас тэзүү боловсруулж дууссан бол одоо бид эдийн засгийн хөгжлийн яамд одоо энэ хөргүүлээд энэ төслөө түншлэлээр сонгон шалруултыг нь зарлаад одоо эхлүүлэх хэрэгтэй. Одоо ч хурдан ажилттай ормоор шүү. 400 энэ 20 гаруй зам километр зам энийг би хийх ёстой гэж бодож байгаа. Би яг тантай санал нэг байна. Тэгэхээр би ажлаа аваад аль төслөө явуулах юм бэ? Яг үнэхээр зам тээврийн салбарт агарын тээврийн салбарын либералчл хийсэн шиг төмөр зам дээрээ бас хийлт. Одоо тэгээ түншлэлийн төслүүд дээр одоо тэрнийг яамны жагсаалтанд ордог, тэгэл нэг засгаар хид оруулдаг, тэр олон үе шатын дамжуулах одоо энэ нэг хүнд сурдлуудыг нь одоо болоод бүх ажлаа эренбилж хагаад явуулахыг явуулаад ингээд хурдан хугацаанд шийдъя гэж би бол одоо бодож байгаа. Тийм учраас маш хурдан хугацаанд шийднэ. За үндэсний статистикийн хороо бол тэр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг зарлаад явж байгаа. Тань рууч над рууч одоо тэр макро тоонуудыг ингээд илгээдэг байсан. Улирлын дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцохдоо бол өмнөх оны их үеэс тухайн улирлын хувьд 2 дугаар улирлын дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцохдоо бол 2 улирлаар нь нөгөө 3 дугаар улирлын GDP-г тооцохдоо бол 3 улирлаар нь 4 дугаар улирлын GDP-г тооцохдоо 4 улирлаар нь гээл эцсийн бүтээгдэхүүн үйлчлэгийг л өссөн байдлаар ингээл тооцоол явдаг штэ. Тэгэхээр одоо бид энэ тооны өсөлтүүд яагаад иргэдийн амжиргаанд очихгүй байна вэ гэдэг дээр бол тоо үнэлт өгөх ёстой. Жишээ нь одоо бид нар чинь бол одоо ганц төмөр сайд бид сайд одоо хамтарч ажиллаж байхад бол бид нар чинь нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг 10,000 доллар болгоно гэж том зорилт. За учруулагчид 1 минут нэмж өгье. Тэгээ 10,000 долларт болгоно гэд бид хамтаа зорилт тавьсан. Тэгэхээр энэ зорилт хэвээрээ одоо үүнрүүл явна. Одоо 2025 онд одоо бараг нэг 7,300 орчим доллар байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид нар энэ 10,000 доллар руу хүргэнэ гэдэг зорилтоо тавих ёстой. 25 онд бол нэг энэ чинь нэг 7,300 байсан бол 15 онд бараг 10 жилийн өмнө 4,000 хүрэхгүй л байхгүй. 3,900 орчим. Тэгэхээр цаашаа энийг 10,000 доллар түргэнэ. Нийт GDP-гээ одоо нэг 100 их найд болгоно гэд. Тэгэхээр би ингээд тоон зорилтууд тавья гэж бодоод өмнө одоо сая засгийн газрын 5 жилийн үндсэн чиглэлээр бол яг үндэсний 10 үзүүлэлт индикатор нь яг энэ байна. Салбарын үзүүлэлтүүд нь энэ байна. Гэт ингээд тоогоор тавьсан шүү дээ. Одоо энэ 5 жилийн чиглэлийг биелүүлэх ингээд үүргийг одоо бид хүлээж байгаа байхгүй. Тэгэхээр сая ч гэсэн яг энэ 5 жилийн чиглэл боловсруулсан учраас намын тэр амлсан амлалтууд